За та бүхэнд өрөө минь төргий. Өнөөдөр шинэ airdrop-ын талаар одоо энэ бичлэгийг эхэлж байна. Тэгэхээр энэ бичлэгээр юу вэ гэхээр TWT гэдэг токены талаар яаж ажиллах талаар зааварчилгааг нь. Тэгэхээр энэ TWT токенийг та Trust Wallet татчих авснаар 100%-аар одоо цуглуулах боломжтой гэсэн үг. Энэ давуу тал нь болохоор та ямар нэгэн KYC-ийг шаардлагагүй, ямар нэгэн юу шиг шаардлагагүй, утасны дугаар, мэйл гэх ямар нэг юм шаардлагагүй. Та зөвхөн энэ апыг татсанаар танд $10 тэнцэх хэмжээний твит өгнө. Гэхдээ твит нь одоогоор худалдаанд гараагүй байгаа. Зүгээр худалдаанд гарахдаа $10 хэмжээтэй тэнцэх твит токен гарна гэсэн одоо судалгаа таамагтай байгаа гэсэн үг. Ер нь бол одоо энэ компаниас цаанаас нь ингээд Trust Wallet-оос тийм үнэтэй гарна гэсэн байгаа. Яа тэгээд юу яа Android юм App Store дээр аль нэг хаанч байгаа. Та Trust Wallet-ийг ихэд татна. Trust Wallet-д татсны дараагаар Create New Wallet гэдэг дээрээ дараад шинэ wallet хаяг үүсгэх ёстой. Ингэснээр дараагийнх нь гарч ирсэн цонхолгоороо танд одоо нэг backup буюу 12 нууц өгөх ёстой. Та тэрийг одоо аавна гэсэн үг одоо. Тэгэхээр та энэ чагтлаад дарчаад дараагийн continue үргэлжлүүл дараагийн цонхол руу орно гэсэн үг. Тэгэхээр энэ 12 үг гарч ирнэ. Та энэ 12 үгийг ямар нэгэн байдлаар хадгалаад ямар нэгэн одоо нууц газар хадгалаад байлгах хэрэгтэй. Тэгэхгүй бол та дараа нь ямар нэгэн байдлаар сэргээхэд энэ 12 үг шаардлагатай болно. Тэгэхээр энэ 12 үг танд байх шаардлагатай гэсэн ямар нэгэн байдлаар хадгалж авах хэрэгтэй. Түүний дараа continue үргэлжлүүлээд нөгөө нэг 12 үгээ дис дараалт оруулах гэсэн үг. 1 2 3 гэд байгаа дараалт нь оруулаад зөв дараалт оруулсны дараа continue дарна. Тэгэхгүй зөв дараалт оруулахгүй бол энэ боломжгүй гэсэн үг. Цаашаа үргэлжлэх боломжгүй гэсэн үг. Тэгээд continue дарснаар дараах цонх буюу ингээд болчихж байгаа successful хийгдэж байгаа гэсэн үг. Тэгэхээр та юу яа үүний дараагаар танд одоо нэг 100 твит токен орж ирэхгүй бол юу яа миний ахаад явуулсан referral хаяг дээр хавьж тарахаар танд 100 твит токен орж ирэх үг. 100 твит токен орж ирснийг та яаж шалгах вэ гэхээр та settings руу ороод invite friends гэж дараагийн цохон дээр гарч ирнэ. Invite friends дээр дарахаар тэн дотор одоо орж ирсэн токен чинь харагдана. Тэгээд та миний ингээд 100 TW токен орж ирэхгүй бол миний явуулсан referral хаяг дээр ахиж дарахаар тань 100 TW токен чинь ингээд орчиж байгаа гэсэн ингээд доктораад ингээд орж байгаа гэсэн. Тэгээд та одоо найзаа уурахтаа settings руу ороод invite friends дээрээ дарна. Invite friend дээр ямар нэгэн байдлаар найзууд гэр бүлээ ямар нэгэн хувцсны учруу нь энэ аппликейшнийг татаж өгөөд тэгснээр тань 100 TW буюу $10 тэнцэх токен өгнө гэсэн үг. За тэгээд энэ invite friends руу орчихсон дахиад энэ invite friends дээр дараад ингээд referral линкээ хуулж авна гэсэн үг. Дараагийнх нь болохоор танд Trust Wallet-ыг та үүсгэх ёстой. Тэгэхээр та search дээрээ tweet гэж хайгаад Trust Wallet дээр ингээд tweet ингээд гараад ирэнгүүт энийг одоо ингээд чагтлаад active хийсэн гэсэн үг. Active хийснээр таних tweet чинь одоо болчихж байгаа гэсэн үг. За тэгэхээр одоо юуны талаар Trust Wallet-ийн мэдээлэл өгье. Тэгэхээр одоо энэ хэр үнэтэй вэ гэхээр энэ токен маань одоогийн байдлаар ямар ч үнэгүй байгаа. Яагаад гэвэл худалдаанд гараагүй байгаа болохоор нөгөө нэг одоо үнэгүй одоо тараагдж байгаа. $1 үнэг хичнээн $1 үнэлгээтэй болох нь одоохондоо тодорхойгүй байгаа. Яагаад гэвэл нөгөө ICO хийгдэг болохоор мөн дээр нэг юм нэмж хэлэхэд юу яа таны твит токен сар болгоны эхэнд орно гэсэн үг. Тэгэхээр та сар болгоны өмнөөс одоо цуглуулна гэсэн үг. Сар болгоны эхний өдрөөс өмнө сайн цуглуулж авах хэрэгтэй гэсэн үг. За Trust Wallet гэдэг маань болохоор Binance Exchange гэдэг одоо exchange-тэй албан ёсны одоо ингээд wallet нь болсон гэсэн үг. Одоо Binance-таа ингээд маш ойрхон ингээд ажиллаж байгаа гэсэн үг. За тэгээд энэ Trust Wallet-ийн талаар жоохон мэдээлэл өгөхөд одоо энэ дээр ингээд байж тээ ингээ ERC20 wallet гэж шүү дээ. Энэ ERC20 wallet гэдэг нь болохоор Ethereum blockchain дээр суурилсан гэсэн үг. Ард нь болохоор BEP2 гэхээр энэ болохоор Binance chain дээр буюу суурилсан гэсэн үг. Энэ хоёрыг аль алийг одоо wallet-ыг дэмжнэ л гэсэн үг. Мөн тэгээд энэ болохоор BNB буюу Binance-ийн
өөрийнх нь токен шиг өсөх боломжтой. Яагаад гэвэл энэ хоёр одоо ингээд ойрлцоо ингээд баг нэг кам юу шиг ажиллаж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ өсөх боломжтой гэсэн үг. Одоо тэгэхээр 100 TVT токенийг зүгээр энэ өөртөө ингээд гаргахдаа $10 буюу нэг нь 1 цент 10 цент $0.1-той тэнцэх хэмжээний үнэлж байгаа гэсэн үг. Хэрвээ ингээд Binance шиг ингээд $18 одоо $20 одоо хэд болсон мэдэхгүй $18 молорш хөрвөл бас боломжтой гэсэн үг. Тийм хүрэх боломжгүй гэсэн үг бол биш. Боломжтой гэсэн үг. Тэгээд Trust Wallet-ийн өөр нэг давуу талууд гэвэл secure нэг private key буюу нэг үгээ ашигладаг те. Таны хувийн мэдээллийг болохоор таны хувийн мэдээлэл рүү Trust Wallet халдах боломжгүй гэсэн үг. Яг тэгвэл танаас ямар нэгэн KYC шаарддаггүй, танаас мэйл янз бүрийн юм шаарддаггүй болохоор таны ямар нэгэн хувийн мэдээлэл рүү одоо юу халдахгүй гэсэн үг. Одоо энэ дээр ингээд бас энэ ап болохоор өөрөө дээр нэг тоглоомтой одоо юу гэх юм ямар нэг аппликейшнтэй бас энэ anonymous байдлаар ажилладаг гэсэн үг. Тэгэхээр таны хувийн мэдээлэл рүү халдахгүй гэсэн үг. За өөр тэгэхээр бас одоо энэ Trust Wallet-ийн одоо энэ ингээд үүсгэн байгуулагч нь болохоор хаана нэлээд энэ TV токен одоо 7 хоногт юунд гарч магадгүй гэсэн байсан нэг арилжаанд орж магадгүй гэд нээлтийн гэх юм да худалдаанд гарч магадгүй гэсэн гэж бас юу жиргсэн бэлээ. Өөр танд өгөх мэдээлэл одоо энэ дуусахаас өмнө мэдээж хэмжээний хүн цуглуулж авах шаардлагатай. Одоо энэ дэр биш үү? Одоо та юу яа гэсэн үг? Миний өгсөн хаягийг дахиад ингээд 100 TVT токен ч орж ирэхгүй бол миний өгсөн referral link-тэй дарахаар ийм цонх гарч, энэ цонх дээр гарч ирээд огт очоор танд одоо 100 юу чинь TVT токен ч ороод ирнэ гэсэн үг. Өөр та бүхэнд энэ одоо TVT токены талаар за тэгээд ер нь бол нэг иймэрхүү. Тэгэхээр та маш их хэмжээний одоо TVT токенийг цуглуулах хэрэгтэй сар болгоны эхний өдрөөс өмнө. Тэгэхээр та ямар нэг найзууд руу энэ линкийг хаасаагүй тараагаад 100 TVT токен аваараа энэ болохоор сар болгоны эхэнд орно. Тэгээд эх 7 хоног юм уу ер нь бол ойрын хугацаанд энд TVT токен маань арилжаанд орж эхлэх байгаа. Тэгэхээр энэ болохоор Binance дээр мэдээж арилжаанд орж эхлэн. Тэгэхээр та бүхэнд ер нь бол тийм 100% баталгаатай гэсэн үг. Binance-тай өөрөө хамтсан байгаа гэсэн. Binance ч болохоор өөрөө маш том exchange site. Тэгэхээр та бүхэн бол аль болох боломжоор энэ TVT токенөө сайн цуглуулаасаа гэж хүсэж байна. Тэгээ мэдэхгүй ямар нэгэн зүйл гарвал та бүхэн над руу одоо хувь чатаар ч юм уу тий холбогдоод асууж болно. Эсвэл одоо энэ YouTube-ийнхаа одоо коммент хэсгээс дээр асууж болно. Тэгээд би мөн шинэ YouTube channel нээсэн байгаа. Та бүхэн энэ YouTube channel дээр дагснаар шин airdrop-ууд мөн энэ криптогийн талаар мэдээлэл, forex криптогийн талаар мэдээллүүд хэрхэн яаж арилжах гэж маш олон сургалт, маш олон зүйлийн талаар энэ сайтнаар би дамжуулан та бүхэнд мэдээлэл хүргэхийг хүсэж байгаа. Та бүхний бас цагийг маш ихээр хэмнэхийг хүсэж байна. За тэгээ миний YouTube channel-ыг subscribe хийж дагаараа. Бас энэ залуу бол мундаг залуу удахгүй тэгээд эх 7 хоногт та бүхэнд эх 7 хоног өдөр таны дараа 7 хоногс та бүхнийг хөөрхөн хэмжээний төгрөгтэй болно гэдэгт бол би гэрэлцэхгүй байна. Тэгээд аль болохоор юугаа цуглуулаарай. TVT цуглуулцгаарай. За та бүхэн тэгээд амжилт хүсье. Баярлалаа.